Ямар ч эмэгтэй хүн хамгийн хүчрэг эргүүлснийг л одоо хажуудаа байлгахыг хүссэн тий. Тэгэхээр та бүгд хүртэл одоо миний ир нөхөр, миний хажууд байгаа эрэгтэй хүн илүү хүчрэх хүн байгаасаа л гэж бүгдээрээ хүсдэг. Тэгэхээр энэ бүхий л төрөл зүйлийн ан амьтан тэр хүчрэг эрх үүстэнд татагддаг. Тэр эрх үүстэн хүчрэг байж тэр төрөл зүйл өөрөө хүчрэг үлддэг. Тэгэхээр бидний сул дорой ирчүүд нийгэмд олшрох тусам манай нийгэм, манай цаашлаад энэ олон чухал зүйлүүдэд бас сөрөг үр дагавартай гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр биднээсээ боловсролын систем Монгол хүнийг бэлтгэх энэ арга замуудыг бас өөрчлөхгүй бол өнөөдрийн биднээсээ амьдарч байгаа нийгэм хэтэрхий технологичж байна. Биеийн бялдрын хүчний ажлуудын тоо одоо ахуй амьдралд маш ихээр цөөрсөнтэй холбогдуулаад нийтээрээ бид нь яаж хүчтэй Монгол хүнийг буцаагаад бий болгох вэ гэдэг зүйлүүд дээр бас төр болон одоо олон газрууд бас анхаарах нь чухал юм болов уу гэж миний хувьд боддог. Одоо жишээ нь Японд одоо хүчтэй Япон хүн гэдэг хөтөлбөр зарлагдсан. Нийгмээрээ одоо сул дорой ирчүүд нийгэмд олон бий болоод эхлэхээр тэр Япон улсын өсөлт ямар хэмжээгээр дөрөөдөж байна. Ажлын байран дээр гарч байгаа зүйлүүд яаж өөрчлөгдөж байна. Тэрийг дагсан сөрөг нийгэмд маш олон сөрөг дагаврууд бий болж байна. Гомо, лесби гэдэг одоо тэр асуудлууд энэ өнөөдөр үржилт хүн төрлөختнийг буцаагаад мөхөх гэдэг юм маш чухал зүйл басаа буцаагаад аваачна. Тийм учраас монголчуудын одоо иршүүд байх чанар гэдэг юм уу? Нөгөө талдаа эмэгтэй байх чанарууд нь бас бусад их орнуудыг бодвол нүүдэлчин соёлтой хамаарат бас гайгүй байгаа. Тэгэхдээ бидний энэс бас урьдчилан сэргийлэх маш олон аргуудыг одоо хийж эхлэхгүй юм бол биднээсийн нийтлэг хүн ам Улаанбаатар хотод сууршиж байгаа. Тэгээ энэ сууршлыг энэ хоцлтыг дагаад нөгөө эрэгтэй хүнийг сул дорой байлгах тэр ахуй өнөөдөр тийм болгож эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бидний зөвхөн эцэг эхчүүд аавууд хайр гэдэг зүйлийг зөвхөн одоо тийм юмар дутаахгүй амьдрахад зориулж байна. Хэрвээ жинхэнэ хайр бол хүүхдийг илүү хэрстэл, илүү их даван туулах чадaltaй хүн болж бэлтгэхэд оршдог баймаар байна. Мэдээж одоо тэр зүйл чинь нөгөө эр хүнийг хүчтэй байлгах сэтгэлгээний хувьд маш олон нэг явагдсан сургалтын арга зам л байх. Тийм учраас эрхэм болгоныг чи үйлж болохгүй гэдгийг шаарддаг тийм аав ээж байгаагүй шүү дээ. Тэгэхээр нэг эрхэн шиг эрхэн байна гэдэг ойлголтыг тухайн үед одоо тэр нэг шалчхандаг, хулгай хийдэг, худлаа хилдэггүй. Ямар нэг юм дээр гоншихноод үйлдэггүйгээд байдгүй. Тэр хүмүүсийг бэлтгэхийн тулд эрхэн үйлдэггүй шүү дээ гэдэг арга замуудыг хэтэрхийх нийгэм рүү оруулж бас ярьдсан болов уу гэж миний хувьд боддог. Өнөөдөр манай боловсролын системд өөрчлөлт оруулах хэрэгтэй би түрүү ярьдаг нь манай өнөөдрийн бие тамирын хичээл хүүхдэд бие бэлдрийн болон сэтгэл зүй гоо зүйд өгөх ёстой тэр шалгууруудыг өнөөдөр хангахгүй байгаа. Тэгэхээр манай нийгэм зөвхөн өнөөдөр боловсрол гэдэг мэдлэг гэдэг зүйлийг хэлээр байгууллага ухааны хичээлүүдээр хэмжиж болохгүй. Тэрийг хэрэгжилж чаддаг хүн эхлээд эрүүл байх ёстой. Бие бэлдрийн хувьд өвд ихш байх ёстой. Сэтгэл санааны хувьд доголдолгүй байх хэрэгтэй. Тэгэхээр эхлээд тийм иргэдийг бэлтжээд бид нь илүү сайн боловсрол тэрийг хэрэгжилж чаддаг иргэдийг бас олноор нь төрүүлэх нь чухал юм болов уу гэж бодож байна. За эр цэргийн баяр болох гэж та бас мэдлэгээ төвшүүлээд бас ирчүүдтэй хандаад үгүй юм гэж. Тэгээд манай ах одоо нэг юм миний өвийн бодол шүү. Энийг олон хүн янз янз. Ямар нэгэн баяр болохоор хэтэрхийг хавтгаарч зөвхөн эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдрөөр Монголд хэдэн сарнаа зарагддаг бол хэдэн аавуудын карманаас ямар их зарлаг гардаг бол эрхээ хамгаалагч ингээд тэр өрөөний тэр үеийн бүх баар хоолны газар хараконод дүүрдэг. Тэр өрөөжөнгө эрхээ хамгаалсан эмэгтэйчүүд архи уудаг. Тэгээд яг нүнтэй адилхан өнөөдөр эр цэргийн баяргаал ийм архируу биш. Илүү их бидэнд бүтээлч ирээдүрөө зурсан арга хэмжээнд оролцдог баймаар байна. Гэр бүлээрээ эмэгтэй хүмүүсийн асуудлыг ярьдаг. Цэргийн баяр өдөр илүү гэр бүлээрээ эрэгтэй хүмүүсийн асуудлыг ярьдаг. Тэгэхгүй аригддаг, наригддаг тийм цаг үеэс бас монголчууд бас зайлсхиймээр байна. Өөрсдөө бие татаж аммаар байна. Олон жил баярлалаа. Одоо бас илүү ихийг харж, илүү их бүтээх цаг бас бидэнд бас ирсэн шүү гэдгийг бас давхар хэлмээр байна. Тийм учраас
Эцэргийнхаа баяраар хэрчүүд нь архинаас татгалзаараа бас эр хүн шиг байх, эр хүн байх ёстой тэр чанаруудыг илүү таньж мэдхэд бас энэ өдрүүдийг зарцуулсаа гэж хүсэж байна. Баярлалаа та. За.